Хай. Тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгээр бүгд юу ярих вэ гэхээр нэг яг анх би ингэж бичлэг хийж байхдаа яг ингээд дуртай хүмүүсээ магтъя гэдэг ингээд юм бичлэг хийжсэн ч гэдэг. Тэгээд тэр бичлэгнийхаа part 2-ыг эхлүүлэх гэж байна. За одоо шууд ингээд олон юм нуршаадлаггүй ингээд магтах хүмүүсээ ингээд ихнээс нь магтаад явчих. Тэгээ бас тэр би ингээд мастер гэдэг хүүхдийн аяллаа компанид ингээд хөтөж башаар орсон байгаа. Тийм ээ. За тэгээд ингээд нэг компанид ажилласнасаа ингээд өөрөөр ингээд улам илүү ингээд татсан гэлхүүтэй тий. Тэгж. Яа. Тэр жоо. Мөртөнд ингээд энэ компанид ажиллаад ингээд магтах хүмүүс ямартаж ингээд нэгээр нэмэгдсэн байдаг байгаа. Тэгээд ингээд магтъя гэдэг юм болвол мастурын ерөнхий захирал хонгорогч тэгээд гүйцэтгэх захирал минь сайхан. Тэгээд манай хавгууртөр баталсан. Мөртөж тэр хоёр хүнд өргөлж баярлалаа гэж хэлмээр байна. Яа, тэ манай хоёр захирал одоо ингээд яг миний ингээд харжаасан ингээд захирлуулсан юм айгу өөрөөс сан. Ингээд ажилтнаа ингээд харцж байгаа нь бүр яг юм гоё. Авиж хурсан бүр тийм айгу дотсон санагдсан. Тэр нас айгу гоёс. Ер нь бид нартай бас айгу гоё чөлөөтэй харцдаг. Бас айгу их дээлдэг, даадаг. Йоо ингээд магтаад хэлэн айгу их. За тэгээд одоо ингээд магтмаараа ингээд мастерын багш нар гэвэл эхлээд манай Жулиэтэй байгаа. Одоо ингээд Жулиэт ингээд яхаад магтах болсон бэ гэвэл шүү дээ. Тэгээд тэгээд маш олон юм ингээд манай Энж багш байгаа. Ингээд бид гэхдээ ингээд сургалттай хэлээр ингээд явж байгаа. Бид нар ингээд дааж авч маш ихгүй. Тэгээд ингээд тэр багш ингээд хүүхдүүдтэйгээ ингээд харьцаж байгаа харилцаа айгу гоёсэн хөвчлөлтэй эерэг тийм багш байсан. Тэгээ манай Ирхмээ багш анх нэг ингээд бодлохоор гарч байхдаа ингээд тэр багштай гарч ирсэн байхгүй юу? Тэр багштай ингээд гарч ирсэн ч тэгэл одоо юу нэг айгу их тослон. За одоо ингээд миний хүн ингээд ингэж за тэгж шүү за гэдэг ингээд ярьж байгаа айгу гоё тийм эвлэгхэн санагдсан байхгүй юу? За тэгээд энэ хамрын хэлээр ингээд хамт орсон гэж ингээд магтъя гэвэл одоо манай Манго багш байгаа, Ирхэ багш байгаа. Багш тийм манай Дема багш байгаа. Мундаг бас манай Намуна багш байгаа. Цэцэг жаргал багш байгаа. Манай Мая багш байгаа. Тийм бас манай нэг Яа тэр багш маань байгаа. Айгу хөөрхөн хөгжөлтэй, эрэг урсаг. Тэгээд одоо өөр ингээд магтмаар байгаа хүүхдүүд гэх юм бол одоо манай ялгуун дугуулынгийн одоо наран гар байгаа. Тэгэд Мишель тэгээ болтол эрдэнд ариун сувд гэдэг ингээд магтмаар байгаа хүүхдүүд зөндөө байна. Тэгээс тэр хүүхдүүд ингээд би авч явж байгаа байж айгу таалагдсан гэх юм уу? Айгу гоёс. Like. Одоо ингээд миний ингээд нуршиж ярих нь ингээд нэг багассан байна. Хоёрт би гацаж төвдөрхөө болсон байна. Тэгээ манай аялал жуулчлалынгийн зурагч байгаа. Аялал жуулчлалынгийн хөслөн байгаа. Нарангоо байгаа. Тийм. Тэгээд хомбэр анууч ингээд яа тэгээ тэр хүүхдүүд ингээд би авч явах байдал гэдэг. Ингээд байгаа байдал нь юу айгу таалагддаг. Айгу гоё идэг юм уу? Тэгээд ингээд сурж байгаа сургуулийнхаа багш нараас ингээд магтдаг багш нар гэх юм бол
Өнөөдөр ингээд манай ганжаргал багш байгаа. Оюун бэлэг багш байгаа. Тэгээд ингээд өдөр мөрөн багш, мөнх бадрал багш. Манай ингээд багш нар маань түрэл тийм айгуу мундаг тийм одоо ингээд яг хүүхдүүдтэйгээ ингээд яг ингээд яг эцэг эхний юм шиг бүр айгуу нэг тийм дотны байдаг за бүр амар гоё. Тэр нь айгуу гоё. Тэгээд тэгээд 10 жилдээ ингээд төгсөж явахдаа ингээд за ингээд манай багш нар ямар байх бол гэсэн тийм мэдтэй байсан. Одоо ингээд орж ирээд одоо 2 дугаар курс болсон байна. Сая гоё. Like одэрч нэг 2 цаг болж би юу гэж байна уу? Ганцаараа байна уу? Айгуу гоё. Тэгээд ингээд нараач хапчлахаар унтцгаая. Түр баяртай.